Энэ дугаард бидний төрсэн 5 давхар байшингууд ямар гайхалтай юм бэ? Мухай байна. За яхав энэ гэрт хэн нэг нь амьдарч байгаа л байх та. Бид цуглаантай таарлаа. Мэдээж вайпн дүрсийг тэнгүүдэд зориулж байгаа байх. Бага байдлыг нь харахаар Улаанбаатар хот хятадын хот мэт харагдаж байна. Бид Монголд Улаанбаатарт байна. Улаанбаатар бол Монгол улсын нийслэл юм. Монголд анх удаа ирж байна. Өглөөний 6 цагт ирж зочид буудалд орлоо. Гудамжнууд хоосон. Одоо гарч зугаалнаа. Өргөн хөнгө гудамжаар алхнаа л гэж бодлоо. Улаанбаатар хотыг харна гэд харин аажимдан нэгэн засаг захиргааны байшингийн гадаа машинууд зогсоолд орж байршиж эхэллээ. Нэгийг нэ, хоёр дахьыг нэ, гурав дахьыг нэ. Зогсоолд орохдоо зай болоод зогсоод байна. Цонхоор харлаа. Өглөөний 9 цаг. Хаашаал гарын битүү машин. Хүн байхгүй, байшин байхгүй. Монгол улсад нийт 3 сая хүнтэй. Юу болж байна? Би хаана ирж гисэн юм бэ? Би айж байна шүү. Бид Монголын талаар ингэд юу мэдвүлээ? Монголын талаар бид түүхээсээ эхийг мэднэ. Монгол бол дэлхийн том гүрэн байсан гэдгийг бид түүхээс мэднэ. Өнөөдөр Монгол улс том улс, томоохон улс орноор хүрээлэгдсэн. Далайд гарцгүй орон. Хэрв ямар нэгэн зүйл боллоо гэхэд тэд хаашаач зүгтэж чадахгүй. Нэг талаас нь Хятад, нөгөө талаас нь Орос. Монгол улс зөвлөлт улс юм. Улаанбаатар үнэхээр зөвлөлтийн хот. Зөвлөлт холбоот улсын үед зөвлөлт холбоот улсын 16 дахь бүгд найрамд улс болох гээд Болгарт маргаж явсан түүх бий. Тэгэхээр одоо гарч Улаанбаатартай танилцъя. Монголыг судлая. Лайк дарахаа мартваа. Яг одоогор бол эмх замбраагүй байдал харагдаж байна. Машины зогсоол эмх замбраагүй. Тетрис тоглоом тоглож байгаа юм шиг л байна. Надад хэлэхдээ монголчууд машина тавихтаа яг л тетрис тоглож байгаа мэт тавьдаг. Нэг ч хоосон зөвлөдөхгүйгээр тавьдаг байна. Миний араас сүрэг Прус явж байна. Орос дундахын тулд хонь тоолдог. Харин Монголд бол Прус тоолдог. Хашаанууд, Хятадын цагаан хашаанууд. Хятадын үйлдвэр энд ажилдаг нь харагдаж байна. Эдгээрийг Монгол зардаг. Сайн анхааралтай хараарай. Эдгээр цагаан хашаанууд Хятадынх. Эдний танил дотн 5 давхар байшингууд үнэхээр гайхамшигтай. Харж байна уу? Улаанбаатар хотод маш их хэмжээний Прус байна. Монголд Прусийн хүн нь хаашаалгаар нь Прус, хоёр машин тутмын нэг нь Прус байх юм. Гэнэт нэг тодруулсан зам харагдлаа. Үүгээр автобус явна. Барж байна уу? Гэгэн ирээдүр рүү яваад өглөө. Харин бид аимшигтай төвчрэлд зогссоор л байна. Троллейбус, харда, солиотой, гайхалтай, троллейбус. Үнэхээр гайхалтай. Монголд зарим өдрүүдэд машинууд явахгүй дүрмтэй. Ингэснээрээ төгжрэлтэй тэмцэж байгаа юм. Даваа гарагт 1 ба 6 дугаараа төгссөн машинууд явахгүй. Харин явхул торгодог. Үнэхээр хардаа өнөөдөр даваа гараг 1 ба 6 дугаараар төгссөн машинууд харагдахгүй байна. Төгжрэл байна. Яаж төгжрэлтэй тэмцээд байна? Бусад улс оронд иймэрхүү хориг хийдэг. Баян хүмүүс олон машин авдаг тал байдаг. Маш сонирхолтой архитектурын холимог барилгууд байна. Зөвлөлтийн соёлын төвүүд, энгийн 5 давхар байшингууд. Улаанбаатар бол зөвлөлтийн нэгэн хот шиг л харагдаж байна. Гэхдээ зөвлөлтийн загварт Хятадын ойлгомжгүй байдалтай холилдоод байгаа нь харагдаж байна. Харж байна уу? Зөвлөлтийн спортын бүтээгдэхүүн. Хятадын ойлгомжгүй өндөр барилгуудыг барьж байна. Энэ одоо дугуйн зам юм уу да? Ойлгомжгүй юм байна. Нийтийн тээвэрт автобус болон троллейбус явдаг. Троллейбусны тухайд сонирхолтой юм байна. Хотын орчин ярихад ч хэцүү юм. Эргэн тойрон Хятад зүйлс их, маш том хэмжээтэй боржуур, үнэтэй гранитын чулуу. Эдгээрийг далийн мөрөй хийжээ. Салж унж байгаа нь харагдаж байна. Хотын орчныг ажиглан харахад яг л Хятадын нэг хот шиг л харагдаж байна. Хаягжилт нь кирилл үсгээр бичсэн хил орчмын хот шиг л харагдаж байна. Орсын хэлтэй ойр байгаа нэгэн хотод чадан ядан орсоор бичсэн мэдл байгаа биз? Би хаана байна? Сайн харвал хил орчмын хотод байгаа мэд сэтгэгдэл өөрийн ирэхгүй төрж байна. Энд автобусны зогсоол байна. Ард түмэн хүлээгээ зогсож байна. Тээврийн асуудалтай байх шиг санагдана. Яагаад энэ автобус явахгүй байгаа юм болоо? Хуучин бололтой хаашаач явахгүй. Яагаад зогсоол нь ийм зай байхтай жижиг юм болоо? Нийтийн тээвэр нь их ойлгомжгүй юм. Яагаад ийм юм бол?
Энд нэг найз ихээ тогтой зогсоол болоод машинаа тавьж Атус иржээ. Ашиггүй зай багтай зогсоол. Хотын төвөөр явж байна. Нэрээ энэ бол хотын төв зам. Хотын зах биш. Миний хувьд нэг нь таавар байна. Энэ асфальт нарийн зам яг юунд хэрэгтэй юм болов? Дугуйн зам байх гэж бодож байна. Тийм байна. Мөн байна. Мөн байна шүү дээ. Дугуйчид харин харагдахгүй байна. Дугуйн зам нь ч зам юм байна. Гэвч яагаад ч юм бэ? Байнга л машины зогсоолоор дуусаад байх юм. Монголын онцгой арга юм болоо да. Хүмүүс өөртөө хэрэгтэй үедээ явган хүний тухтай замаар гарна. Ард түмэн тийшээ хардаа өөрийн гисэн явган хүний замаар гүгээд гарчихна. Явган хүний ачаал ихтэй газар тохирсон явган хүний гарц хийж болоогүй юм байх та. Монголд бараг л бүх машинууд хар хулга наасан байна. Тэндж хуулганахыг Оросдуулан Европт ч хоригдсан байдаг. Энд машинуудын цонхнууд тасгар байгаа биз? Үнийг хардаа бас л хятад. Хятадын нэг удаагийн хаалга. Нэмгэн металлаар хийсэн манаачин бүүтгэнд эвтэйхэн зөвлөсөн байна. Дугуйтай хүн харлаа. Түүнээс энэ нарийн зам юунд хэрэгтэйг асуудаг байж тээ. Кирилл үсэг ашигладаг хэдий ч уншихыг оролдож байгаа ч юу ч ойлгохгүй байна. Би Аэрофлотын шууд нисдэгээр ирсэн л дээ. Зочигчдын ихэнх нь европчууд байсан. Тэд яагаад ч юм Монгол руу ирдэг. Тэд Москвагаар дайраад ийшээ ирдэг юм. Энд нэлийн ачаалалтай хөдөлгөөн ихтэй байна. Шар зурвсыг тэнгүүд болох та нарт л зориулсан юм. Та нарыг гэрлэн дөхөөний уулзуур дээр явган хүний гарсан дээр зогсоохгүй тулд үүнийг хийсэн юм. Дэйв Атусны жолоочийн хувьд бол энэ зөрчил биш мэт байх шиг байна л да. Энд яагаад ийм их машин байдаг юм бол? Яагаад ийм их төвжирлийн асуудалтай юм болоо? Би ерөөсөө ойлгохгүй байна. Та бүхэн нэг зүйлд анхаараарай. Атусны игний зам харагдаж байна. Ард түмэн дүрм зөрчихгүй байна. Гайхалтай юм. Энд бас л дугуйны зам байна. Бас л ягаад ч юм энэ удаа явган хүний замаар төгсөж байна. За яах вэ? Монголын энэхүү жижигхэн сул талыг өршөөж болох юм л да. Энд бол илүү гоё сэдв байна. Тэд Оросын загвараар барьсан театрын өмнө хятад арслангуудыг байршуулжээ. Хаалганыхаа өмнө хятадын царай алдсан арслангуудыг тавьж л дээ. Бодвол 10-аад жилийн өмнө тавьсан бололтой. Арслангуудын гаднах тал нь хагарчихсан байна. Театрын гаднах байдал ч гэсэн нэг тийм сайхан харагдахгүй л байна. Центральная площадь. Здесь у нас вот хорошо видно. Хотын төв талбай. Хуучин болон орчин үеийн барилгын загвар дизайн харагдаж байна. Зөвлөлтийн өнгө аястай барилгууд, мөн өндөр барилга байгууламжууд ч байна. Там уже растут небоскребы. Холимог архитектортэй гэсэн үг л дээ. Энэ бол парламентын болон засгийн газрын ордон. За яг юу гэж зөв хэлдэг юм бол сайн мэдэхгүй байна. Тэр тэнд Чингис хаан байна. Өндөр сайхан багантай, зарим багнууд нь шилэн ханны цаанд баригдсан. Жохон заваан л байна. За яах вэ? Үнэтэй материалаар хийсэн байна. Эргэн тойронд байгаа зам талбайг харах юм бол муухай, салж унж хагарсан байдалтай. Чанар гэж энд юу н огтоосоо ч алга. Хотын төв гэж байдаг. Энд бол зөвлөлтийн барилга байна. Монгол орноо мандуулъя. Энэ юу гэж байгаа юм бол комент хэсэгт бичээрэй. Үнэхээр гайхалтай. Социалагрын үед бүх барилгууд нэг ийм хэв загвартай байж дээ. Иймэрхүү төрлийн барилгуудыг та бүхэн магадгүй өөрийн хотдоо ч харсан байж магад. Энэ явган хүний замаар хүмүүсийг яагаад гаргахгүй байгаа юм болоо? Үнэхээр гайхалтай. Замын цагтаа байж байна. Явган хүн давуу ирэхгүй байдаг юм болов уу? Би ч яг жуулчин. Жуулчин хүний хувьд бүх зүйл болно бүтнэ. Утаа тоос шороо ихтэй болохоор мод саарлөнгөтэй. Камераар харагдаж байгаа эсхийг би сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ хар саарлөнгөтэй юм аа. Модны суур эсхийг ягаад ч юм цагаан өнгөөр будаж. Зөвлөлтийн үед цагаан өнгөөр будаж эхэлсэн байдаг. Яах гэж? Бүү мэдээ. Хорхоо шавчнаас сэргийлж байгаа гэж бодож байгаа бол худлаа шүү. Зөвлөлтийн үед баригдсан барилга одоо хүртэл салж, нурж унаагүй байсаар л байна. Харин хэдхэн жилийн өмнө барьсан барилгууд нь хагарч, бутарч, нурсан байна. Юугаар бариад байна бүү мэд. Сүрсэн, хагарсан байна. Нэг удаагийн хятадын архитектор хэдэн жилийн дараа салж, нуран эвдэрч сүйрч байна. Найзуудаа, материал болон барилгын асуудал дээр л хэмнэхэн болчих. Атусны игний зам дээр төгжрөл үүсгэж байна.
Нэг нэгийг гүйц төрүүлэх тал бий. И автобусы Тээврийн асуудал ихтэй байна. друг друга обгонять. Слушай, да, ну здесь странно, Яагаад? какая-то проблема реально. Илүү үр дүнтэй байдлаар тээврийн асуудлыг шийдэхгүй байна вэ? Мне нужно какой-нибудь строить, там, не знаю, Жишээ нь таранбай явуулах гэх мэт. более Урт хаалгаар орж байна. Төвжилтэй байна. Ард түмэн атус руу чихэлдээд бөгнөрөөд орлоо. частный автобус. Монголд үйлдвэрлэв. Троллейбусанд ард түмэн их байна. Хичнээн олон троллейбус байгаа нь харагдаж байгаа хэдий ч тээврийн асуудлыг шийдэхгүй байна. Но Таранбай хийх нь зөв үү? не Троллейбус явж байхад хүмүүс орсоор л байна. Аимшигтай юм аа. справляется. Нэг тэнэг пүрүүстэйгээр зогсоод байдаг бүх тээврийн хэрэгсэл түүнийг тойрон гарч байна. Это что такое? Энэ юу вэ? Нөхөн гарц уу? Переход? Харанхуй нөх байна шүү дээ. Какой ужас. Гэрэлгүй юм уу? Өө байна байна. Аимшигтай юм байна. Ийшэл аваарахгүй. Друзья, скажите, Найзуудаа энэ юу вэ гэдгийг надад хэлээд өгөөч. в последнее время Сүүлийн жилүүдэд манай хотуудад иймэрхүү моднууд бий болоод байгаа. Жил бүр л ийм зүйл их тохиолдод байх юм. Би ойлгохгүй байна л да. Жил бүр илүү амар болоод байх юм. еще что-то. Они Яагаад вэ? нормальные деревья. Надад тайлбарлаад өгөөч. Постоянно год за годом их уродуют. Может, это какой-то проходит? Конечно, вот одна из проблем. Тэгэхээр Улаанбаатар хотын бас нэг тулгамдж байгаа асуудал нь ойлгомжгүй, эмх замраагүй барилгууд баригдсан явдал. Изначально было Хоосон зай бүрийг ашиглаж дурын барилга байшингаа барьсан байна. представление о том, Машины зогсоол байх газар байшин барьсан харагдана. Эргэл зүйтэй чанаргүй барилгууд хаасаагүй. Иймд хот эмх замраагүй бохир харагдаж байна л да. какие-то здания богатые, Баян монголчууд их байна. Land Cruiser машиныг худалдаж авах нь их юм. в невероятных количествах, но это здесь даже Апрус машины талаар олон оногоо байдаг юм байна. Өөрчлөн хэлэхэд нээгч инээдтэй биш л дээ. Инээдтэй ярихыг би хичээнэ. Тэгтээ сайн болохгүй л байх. Прус машинаас гадна Монголд бусад бааtruудч бий. Эдгээр нь дулаан годонгутал, соёлын тэргүүний ажилтны талаарх олон оногоо байдаг. Нэгэн цагт соёлын тэргүүний ажилтнад цол тэмдгийг толгой дараалан тарааж байж л дээ. Ард түмэн шоолж байжээ. Улаанбаатар хотын гудамжинд ч чулуу шидэх юм бол заавал прус машиныг онох болно. Харин машинаас нь годонгуталтай соёлын тэргүүний ажилтан гарч ирнэ. Энэ бол оногоо юм шүү. Харин дараагийн оногоо цагдаагийн тэмдэглэлээс банкны хулгайч зам мөрөө төрүүлэхийн тулд годон гутламсууд прус машин унаад алгуулжээ. Сүүлийн оногоо 3 тоногоо шүү. Одоо харин инээдтэй байх болов уу? Хичээж л байна. Инээдтэй биш бол би болёо. Аслагцсан аймгаас хотод нэгэн малч ирж л дээ. Тэгээ таксин цуугаа жолоочод ингэж хэлжээ. Прус машиныг маш сайн гэх юм аа. Би хармаар байна. Бүр худалдаж авах гэсэн юм гэжээ. Төвчрээтэй замаар явж байхад жолооч хэрвээ та ард байгаа прус машиныг хармаар байвал эргээд харчих. Урд байгааг нь хармаар байвал толинд харчих. Тэгээ баруун зүүн талд байгааг нь хармаар байвал хоёр тийшээ харчих. Харин салоныг нь хармаар байвал та одоо суугаад явж байна гэжээ. Инээдтэй биш вэ гэж юу? Хэрвээ прус машиныг худалдаж авахар бол би танд сайхан нөхцөл санал болгоно. Та годон гутлаа орцуулан прус авч болно гэжээ. Инээдтэй биш өнгөө яж өгсөн байх гэж би санаа зовж байна. Гэхдээ нэг зүйлийг тохирч болно. Та лайк дарвал би дахиж та бүхэнд инээдтэй биш өнгөө ярьж өгөхгүй байхыг хичээх болно. сейчас ставите лайк этому видео. Хэлний хувьд бол энд бараг л орос хэлээр ярьдаггүй юм байна. Нилээн настай хүмүүс орсоор ярина. Цөөн хэдүү хэлнэ. Гэхдээ их муу ярина. Харин залуучууд маш сайн англиар ярих юм. Энд томоохон хувийн сургуулиудад гадаад Америк багш нар англи хэлийг голцоо заадаг. Тэдэнд маш их мөнгө төлдөг юм байна. Англи хэлний томоохон хөтөлбөрүүдэн дагуу заадаг байна. Англи хэлтэй сайн дурын хүмүүс ч бас ирж хичээл заадаг юм байна. Эдгээр нь маш өндөр цалинтай. Энд амьдрахад тийм ч өртөг өндөр биш. Ихэнх Америкчууд Монголд ирж хүнтэй сууж англи хэл заадаг байлаа. Иймээс залуучууд англиарыг сайн ярьдаг болжээ. Хятадтай харьцуулахад шал өөр байна. Хятадд бол англи хэлийг өстой хийж мэдэхгүй. Хятадд хятад хэлгүй л бол амьд төлтгөн ч хэцүү. Хятад хэлэл заавал мэдэх ёстой. Харин Монголд бол амар юм аа. Монголд гэрэлтүүлэг их байна. Хамгийн сонирхолтой нь тэд их сонин газар байршилдаг байх юм. Жишээ нь энд бас тэнд шууд зам дээр тэгээ яаж цэвэрлэдэг юм болоо. Вообще есть довольно много иностранцев. Энд гадаадынхан Америкчууд, Европчууд их байна. Монгол орны байгалыг үзэх гэж ирдэг.
Монголд гадны олон компани төлөөлөгчид их байдаг. Уурхайн олборлогч компанид ажилладаг гадаадын мэрэгчлэнүүд ч байна. Гадаадын жуулчид бол байгалыг л үзэх гэж ирдэг. Хотоос гараад хөдөө очивол маш сайхан байгальтай юм. Бас харьцангуй үнэтэй ч биш юм. За тэгэхээр Прусийн талаар бол 2015 онд гэхэд 19,500 гаруй Прус машиныг оруулж ирсэн юм байна. Харин 2017 онд 30 мянгаыг авчирсан байх юм. Тооны хувьд байнга л нэмэгдэж байна. Хотын сайхан байдал ч ингээд л дуусч байна да. Хардаа тэр гэр байна. Хэн нэгэн бас амьдардаг бололтой. Түүхийг сөхөж үзвэл өмнө нь хөдөөнөөс шууд хот руу нүүж ирдэг байлаа. Иймэрхүү маягаар гэрээ бариад амьдардаг байв. Гэр бол тасархай сэдв. Энэ бол нүүдэг байшил гэсэн үг юм. Бид хотын яг төв хэсэгт байна. Энд бас л хятад новшийн зүйл харагдаж байна. Үүн дээр гიშгээгүн дээр байхаа. Улаанбаатар гэдэг нэрний хувьд монголчууд маш их үнсэрхэг ард түмэн. Бид орсоор бичгтээ ийм тэмдэг оруулаад бичдэг шүү дээ. Монголчууд үүнд их дургүй байдаг. Нэг үг болгож зөв бичих нь зүйтэй юм л да. Белоруссия, Беларусь, Молдавия, Молдов гэх мэт нэгэн төрлийн эмзэг сэдвтэй л адилхан юм. Үдэгтээ сайн ойлгохгүй л байна. Ер нь бол монголчууд орос хэлтэй зууралдах нь ямар хэрэг байна? Жишээ нь Украин болон Беларусь хүмүүсийн хувьд бас өөр байх. Тэд бүгд орсоор ярьдаг болохоор өөрийн хүсэл бодол дээр зогсох нь ч зөв байх. Харин монголчууд орсоор ярьдаггүй. Энд хэн ч ярьдаггүй. Гэхдээ монгол хүн ирээд ийм тэмдэггүй бичдэг тухай хэлэх болов уу? Машины зогсоолын хувьд асуудал их байна. Би энэ байшингаас гудамж руу гарах гэсэн чинь болохгүй байна. Бүх аркуудад машинаа байрлуулсан байна. Гайхалтай. Гарц оллоо шүү. Монголчуудыг Оросд суралцахыг урьдсан байна. Севастополь, Оростой нэгдсэн 5 жилийн ой мэдээ байна. Орос хэл дээр бичигдсэн. Иймээс энэ чухал мэдээг ойлгохын тулд монголчууд нэн яралтай орос хэл сурах ёстой. Тэгэхээр энэ мэдээг оруулж байгаа хүн хэн нэг нь уншиж ойлгох ёстой гэдгийг ер нь ойлгож байгаа болов уу? Нэг иймэрхүү байдалтай Оросын улманы улсын элчин сайдын яам харагдаж байна. 3 давхар бетон, уйдгар тавиарлага байна. Маш сонин барилгууд байна. Тэгтээ зүгээр л эмх замбраагүй барьж 4 давхар байшингууд харагдаж байна. Стандарт бүхий барилга байгууламжууд. Өмнө нь би зөвлөлтийн гэж яриад байгаадаа уучлалт хүсмээр байна. Учир нь зөвлөлтийн нөлөө маш их байсан гэдэг нь илт харагдаж байна шүү дээ. 1924 оноос эхлээд Монголд социализм байсан гэдгийг битгий мартаарай. Зөвлөлт холбоодоос бутарсан цагаас хойш буюу 1990-ад оны эхэнд социализм гэнтэл үгүй болсон. Иймээс ч зөвлөлтийн нөлөө их байжээ. Хаас айгуул бид зөвлөлтийн техник, архитектур зэргийг харж байгаа юм. Үнэхээр гайхалтай юм аа. Энд монголчууд үндэсний хувцастайгаа явах юм. Гайхалтай. Харамсалтай нь Оросд ийм юм байхгүй байна. Үндэснийхээ хувцастай явж байгаа монголчуудыг харахаар үнэхээр гайхалтай юм. Улаанбаатарт өндөр барилга байгууламжууд баригдсаар л байна. Замын хөдөлгөөн бол бүр үнэхээр эмэгт замбраа алга. Санаандгүй явж байгаа цуглаантай таарлаа. Хүмүүс шудраг сонголтын төлөө цуглаан хийж байна. Ойлгомжгүй байна. Хүмүүс баахан лоозон барьчихсан ямар нэгэн зүйл болох нь болжээ. Хэн нэг цагдаа баривчилсан. Хэдэн 100 хүн зам дагаад зогссон. Тэд төв талбай дээр ч мөн байна. Энд яг юу болж байгаа талаар мэдэх гэж хэрэндээ л би оролдож байна. Англиар хэн нэг нь тайлбарлаад өгөх болов уу гэж бас найдаж байна. Эдгэр хүмүүс хотын даргаыг огцор тэрээр хуурамч санал хураалтаар дарга болсон гэж цуглаж байгаа тухай эцэст нь олж мэдлээ. Энэ хүртэл яваад би бүх зүйлийг хараахан харуулж амжаагүй байгаа шүү дээ. Яаж машинууд зогсоож байгаа тухай, төгжрлийн асуудал гэх мэт тулгарч байгаа асуудлуудыг ч гэсэн харуулах болно. Үүнийг хараад хотын дарга огцорхоос өөр аргагүй болох байхаа гэж бодож байна.